Сайн байцгаана хүүхдүүдээ. Хүүхэд бүхний мөрөөдлийн өтөж болсон бүтээгчдийн ертөнц нэвтрүүлгээрээ уулзах таатай байна. Бидний нэвтрүүлэг аялалтаа гарахад бэлэн болоод байгаа учраас их засаг их сургуулийн лицей сургууль дээр ирээд байгаамаа. Хэдүүлээ одоо аялагчтайгаа орж танилццгаая. За, сайн байцгаана хүүхдүүдээ. За, хэдүүлээ өнөөдөр бүтээгчдийн ертөнцөөр аялах болно. Та нар бэлэн үү? Бэлэн. Хэдүүлээ эх орныхоо салбарт 20 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа Eden компани дээр очиж аяллаа хийх болно. Ер нь та нар ямар жимсхэн одоо тийм жимсхэн бүтээгдэхүүн хэрэглэх дуртай вэ? За. Би Кицарны шүүсийн хамгийн сүүлд хэрэглээд 9 сарын сүүлээр би бол хоолой маань өвдөөд тийм ярьж чадвал хүндрэлтэй болсон. Тэгээд Кицарны шүүсийн буслаж уусны дараа бол хамаагүй дээрдээд тийм болсон. Тийм жицаргаа ер нь дархлаа дэмждэг шүү дээ, тий? Өөр хөвгтэй байна уу? Би өглөө хичээлдээ явахаас өмнө нэрсний чаналыг талтаа олж идгээр илүү хичээлдээ илүү анхаараа тэгээд илүү үеиг байдаг болохоор их сайхан гоё яадаг. Ер нь тийм жимснүүд чинь дархлаа дэмжинэ. Одоо өвөл болох чинь та нар бас дархлаагаа дэмжээрэй заа юу. За тэгэхээр хэдүүлээ жимсний салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа Eden компанийнхаа ах нартайгаа уулзаж үйлдвэрээр нь танилццгаая. Та нар бэлэн үү? Бэлэн. За хэдүүлээ явцгаая. Кембрижийн хөтөлбөртөө их засаг лицей сургуулийн 8 дугаар ангийн сурагчтай тийм манайхан чинь. Тэгээд одоо 9 дугаар ангид орохдоо мэрэгчлээ сонгоцсон байх хэрэгтэй байдаг гэсэн. Та нар ер нь ямар мэрэгжил сонгосон юм бэ? Эмч ээ. Өөр эмч хэвээр гоё мэрэгжил шүү дээ. Инженер. Юуны инженер юм? Бүх юмын инженер юм. Йоо, чи амар юм аа. Нэг л сонгоно шүү дээ. За. Урлаг спорт талтай. Урлаг спорт. За, чи миний хүн биш шүү. За. Чи ямар мэрэгжил болох вэ? Би ер нь хуульчлаа гэж бодсон. Хуульчлаа. Ягаад гэвэл би ингээд бага ангид байхад ерөөс юу ч мэдгүй байж чадвар ангид байхад энэ нийгэм амар шодрог бус зүйлүүд амар олон байдгийг мэдсэн. Тэгээд би хуульчлаа гэж бодсон. Оо за. Танаас ч гоо гой мэрэгжил сонгосон юм шүү дээ. Би бас инженер болъё гэж боддоо шүү дээ. Энэ нэг жүжигчнээсээ гадуур. Би танараас 3 асуулт асуусан. Тэгээд жимсгний холбоотой 3 асуулт байгаа шүү заа юу. Тэгээд та нар тэгээд өөрсдөө гоё ингээд чөлөөтэй хайруулаад ичиг санаа зовх юм зүйл байхгүй шүү дээ. За эхний асуулт. Хэрвээ нэрс хүн байсан бол ямар ажил хийх байсан бол? Хүн байсан ба шүү. Нэрснээ хэлдэг. Имч. За яагаад имч гэж бодож байна? Ягаад гэвэл нөгөө хүний бие цаа болох. Юугаар сайн? Юунд сайн? Витаминээр Ямар витамин сайн? С витамин. Тийм зөв. Тийм антиоксиданттай, витамин С-тэй байх нь шүү дээ. За хоёр дахь асуулт. Энэ айгүй гоё асуулт аа. Хэрвээ Чацарга нь супер баатар байсан бол ямар нэр өгөх байсан бэ? Өөртөө. Чацарга нь бэ. Яа би яг хариулт нь яг таачлаа шүү дээ. Яг бэлэг байхгүй шүү дээ. Гэтэ зүгээр. За яг. За тэгээд Чацарга нь яг юунд сайн хүний биед ямар хэрэгтэй юм те? Ямар витаминтай гэдэг юм бол? Амин дэмэ. За ямар юм? Ер нь бол витамин С нь эмгэгнээс өндөр байд юм байна. Градус ихтэй, хамгийн градус багатай хүртэл тест чинь ингэж үлддэг тийм витамин юм байлээ л дээ. Тэгээ нөгөө Увс аймагт ургадаг. Тэгээд Увс аймгийн хамгийн Чацарга нь бол хамгийн гоё амьттай байдаг гэж хүмүүс ярьд юм байлээ. За тэгээд 3 дахь нь болохоор за намайг тааш үү заяа. За би улаан өнгөтэй. Тэнгүүтээ би ингээ жижигхэн мөртлөө айгүй их тийм аминдэн ихтэй. Йоо, та нар ч ямар сайн юм бэ? Йоо, за би асуулт асуухаа боллоо. Ер нь амар юм байна. Тийм. Зя. Анс нь яг ямар витаминтэй тэрийг агуулт юм бол өөртөө анс нь мэдгүй юм шүү дээ, тий. Бид таныг хэлээд өгье зэ. Витамин С, А, Б, за юу, кал, төмөр агуулт юм байна. За баярлалаа. Ер нь Eden компаниг ер нь та нар мэдхүү? Eden компаниг мэдхүү? Бүтээгдэхүүнийг хэрэгжилж ирсэн үү? Хэрэгжилж ирсэн. За. Би ч Eden компаниг өөр амар хэрэгэлдэг. Ерөөсөө амтлаг гэл барай мэрэ мэдэн шүү дээ. Тэгээ би нэг
Цахилгаан амир идэх дуртай. Өглөөний цаг хэр уудаг та нар? Уудаг. Сургууль дээр нүгдэг гэртээ иддэг үү? За хэдүүлээ жимс гэн бас хүний биед ямар ач тустай, ямар витамин агуулдаг хэдүүлээ бас мэдээд авлаа шүү дээ, тий. За тэгээд хэдүүлээ үйлдвэртэйг очиж танилцаад тэгээд нэг мэрэгжлийн талаар бас баг ч гэсэн ойлголттой болоод авах гэж бодож байна. Үйлдвэр дээрээ баг ирчлээ хэдүүлээ үйлдвэртэйг явж танилцгаая. Билүү манайхаа. За, сайн байна уу? Сайн байцгаана хүүхдүүд ээ. За бид нар хүрээд ирлээ. За, Eden компани зориулж ирсэнд баярлалаа. 20 жилийн түүхтэй энэ компани байгаа. Манай компанийн хувьд бол амтаг чанмал, төрүүлсэн шүүс, хүүхдийн бэби бүтээгдэхүүн, water ус гэдэг ерөнхийдөө 7 нэр төрлийн 50 гаруй нэртэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм компани байна. Энэ бол манай Berry House гэдэг 2 үйлдвэр. Тэгэд манай үйлдвэрт одоо ингээд 5 морлоо. Үйлдвэртэй танилцуулъя, мөн доторх оффистайгаа танилцуулахад бид нар бэлэн болсон байна хүүхдүүдээ. За ингээд орцгоё. За тэгье. Орчинтой танилцахаас өмнө бид нэр халаад, малгай одоо нэг удаагийн уловч өмссөн байх хэвээр бид нар уловчаа өмссөн байна. Тэгээ дээш оръё. Дээш орохоор бид нар дээр манай технологич хүлээгээ зогсож байгаа. За ингээд орцгоё. За тэгье явъя. За манай хүссэн юм үйлдвэртэй танилцчихсан билүү? Үгүй өмнө танилцж байгаагүй догтлоо. Та танилцчихсан хүүхд байна уу? Байхгүй юу. За тэгвэл одоо би технологичтойгоо та бүхнийг уулзуулаад та бүхэн технологичтой одоо бүтээгдэхүүнүүдэд танилцуулаад мөн энэ лабораторийн өрөөнд ороо заяа. За манай хамаа энд ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За манай компани нь болохоор ингээд төрүүлсэн шүүс болон усны үйлдвэрлэл эрхэлдэг компани байхгүй. За энэ шүүсээ үйлдвэрлэхийн тулд эхлээд хамгийн түрүүнд түүхийд материалаасаа бүх үдэнгээс нь дээж аваад шинжилгээ хийгээд тэгээд үйлдвэрлэлийнхээ явцад нөгөө бэлэн бүтээгдэхүүнээс аваад хийм болон микробиологийн шинжилгээ хийгээд бүтээгдэхүүн аюулгүй эрсдэлгүй гэж үзсэн үедээ худалдаанд түгээлтэнд гаргаж хэрэглэгчдийн гарт хүрдэг гэсэн. За одоо ерөнхийдөө бол манайх энэ чацарганы өвтгөрүүлсэн шүүс өнөөдрийн хувьд бол үйлдвэрлэл явж байна. Энд авсан байгаа нь болохоор яг чацарганыг шахаад шүүс маяг болгоод түүхий идэх гэсэн. Энэ нь болохоор бэлэн бүтээгдэхүүн болцсон өвтгөрүүлсэн. Одоо охин гэсэн. Тийм. Найруулаад уухад бэлэн болцсон өвтгөрүүлсэн шүүс. Энэ болохоор бүтээгдэхүүнийг хийж байгаа цэвэр шүүс нь гэсэн үг байхгүй. Энд болохоор хийм болон микробиологийн шинжилгээ хийгддэг. Зөвхөн одоо энэ удаад болохоор химийн шинжилгээг ер нь түүхий идээс бэлэн бүтээгдэхүүн болох үйл явцад ер нь хүнсний байгууллагууд яг яаж хийдэг юм бэ гэсэн энэ үйл явцтай танилцж байгаа. За ингээд эндээс болохоор ерөнхийдөө ингээд дээж маш цэвэр ариу авж байгаа. Энийг шинжилгээгээ хийгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болсон байна гэж үзээд ингээд эндээс нь ингээд тэд хувь байнаага болж байна гэд үйлдвэрлэлээ эхлүүлдэг гэсэн үг байхгүй. Манайх одоо үндэсний үйлдвэрлэгч компани болохоор одоо ингээд бүх дээд шинжилгээгээ яаж хийдэг юм бэ гэд. За бас цэвэр ус үйлдвэрлэдэг компани баггүй юу? 6 болон 10 литртэй цэвэр шүүс ус үйлдвэрлэдэг компани. За усны яг шинжилгээнүүд нь яг юу хийгддэг юм бэ? Усны pH болон хатуулгийг нь үзээд шинжилээд явцдаг. Ерөнхийдөө багажид анализаар ингээд шинжилгээгээ хийдэг гэсэн үг байхгүй юу? PDSF гэдэг хатуулгийг үздэг багаж байхгүй юу усны? Одоо усны молекулын хатуулга гэсэн үг. Тий, усны молекулын хатуулга гэсэн. За ингээд иймэрхүү ерөн шинжилгээнүүд хийгээд ингээд бүртгүүлжүүлээд тэгээ эцсийн бүтээгдэхүүн болох үйл явцад нь дандаа ингэ дамжлах хийх явцдаг гэсэн. Мөн манайх одоо ийм янз янзын савлгаатай хийгддэг. Одоо мөн нэг удаагийн ийм өтгөрүүлсэн шүүсийг хийдэг. Энийг ингээд үйлдвэрлээд ингээ ариутгал хийгдэг үү гэд ийм шат дараалал ингэж явдаг гэсэн үг байхгүй. Тэгээд бүтээгдэхүүнийхээ дамжлагт хяналт хийгээд явчихдаг. Бас том савтай байдаг шүү дээ. Тий, савтай. Ийм 35 мг-ийн савлгаатай, 450 мг-ийн савлгаатай, 2 литрийн савлгаатай гэсэн ингээд 5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тий. Энэ болохоор ингээд сургуулийн хүүхдүүд одоо дархлаагаа дэмжихийн тулд одоо цүнгэндээ хийгээд аваад өдөр цайныхаа завсарлагаанаар ингээд хэрэглэхэд маш тохиромжтой байгаа. За та их чи сая 5 төрөл гардаг гэсэн шүү дээ, тий. Яг ямар 5 төрөл гардаг юм бол чацарган, айснаас, нэрснээс өөр. За манайх чацарган, нэрс, айнс, үхрийн нүд тэгээ олон жимс тэгээд ийм 5 төрлийн шүүс гаргадаг. Тэгээд энэ одоо бүтээгдэхүүн нэг удаагийн хэрэглэх түн гэж шүү дээ, тий. Энэ нь бүх сүлжээ дэлгүүрээр зарагдаж байгаа юу? Тий, манайх ер нь бүх сүлжээ дэлгүүр, жижиглэн зах бүх дэлгүүрүүдэд зарагддаг. За манайхнаас асуух асуулт байна уу? За. Энэ чацарганаа хаанаас авд юм бол? Манайх чацарганаа увсаас авдаг. Увс аймгаас орон нутгаас авчирж ирж, тэрэл тэгээд авчирж ир үйлдвэрлэлээ явуулдаг. Бүтээгдэхүүнүүдийг яаж савладаг вэ?
За энэ бүтээгдэхүүнийг болохоор одоо нэг цавлах машин гэж байгаа. Тэр машинд автомат машин дээр бүрэн савлагддаг байхгүй. Та хэд одоо энэ лабораториос гадна гараад манай үйлдвэрийн нэг хэсэгтээ танилцж болно. Тэр үедээ ингээ харчаарай за. Одоо ингээд найруулж уухдаа хэдэн миллиграм усанд яаж хэрэглэх зүгээр юм бол? Энийг нэг 3-аас 4 дахин шингэлээд нэг 200 мл усанд 150-аас 200 мл усанд шингэлээд явахд бүрэн боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээ өдөрт ер нь нэгийг ууж хахад дархлаа дэмжээ, таны тавнаас сэргийлээ тий. Тий, ер нь манай бүтээгдэхүүний нөгөө жимснийхээ онцлогоос шалтгаалаад дархлаа дэмжих, одоо амин дэмийг нөхөх гэсэн ийм үйлчилгээтэй байхгүй юу? Мэдээллийг бол бүрэн энэ хаяг шошгон дээрээс аваад хэрэглэх бүрэн боломжтой байгаа гэсэн. Яг ямар орц найрлагатай хүний бид ямар нөлөөтэй хэдийн хэмжээний усанд яаж хэрэглэх үг бүх мэдээлэл нь энэ дээр дэлгэрэнгүй байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн нөгөө яг уумаар байгаа төрлийнхөө жимсний шүүсийг одоо тухай бүрдээ хэрэглээд явахад бүрэн боломжтой гэсэн. За одоо дараагийн хэсэг болох үйлдвэрийн хэсэгтээ танилцчихъя. За энэ бол нөгөө манай бүтээгдэхүүний савлах хэсэг байгаа. Энд бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгоод савладаг гэсэн. За тийм болохоор бүтээгдэхүүний хувьд болохоор түүхийд материалаас бэлэн бүтээгдэхүүн болох бүх дамжлагаар дамжигдаад эцсийн бүтээгдэхүүн болоод энд савлагдаад энэ хайрцагтаа 6 ширхтэйгээр савлагдаад ингээд эцсийн бүтээгдэхүүн болоод худалдаанд гардаг гэсэн үг байхгүй юу? Ер нь их ч нийт хэдэн дамжлага дамжиж энэ бэлэн бүтээгдэхүүн болж байгаа юм бол? За ерөнхийдөө энэ бүтээгдэхүүний хувьд болохоор түгэед материалаасаа дээд шинжилгээ аваад лабораторитой шинжилгээний хариу нь одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эрсдэлгүй боломжтой гэж үзснийхэн дараа бид ингээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд хэрэглэгчийн гарт хүргэдэг гэсэн. Ерөнхийдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэх дамжлага нь болохоор энэ үйлдвэрийн процесстэй танилцахаа хувьд ингээд дамжлага дээр янз янзын дамжлага дамжигддаг гэсэн баггүй. Надад энэ нөгөө нэг савлага нь айгүй таалагдлаа л да. Хүний хэрэглэн зориулсан ямар ч хүн ингэ задлах тохиромжтой. Тийм манай энэ 35 мг-тай шүүсний хувьд болохоор бүх насны ямар ч хүмүүс нөгөө хэрэглэхэд тохиромжтой шууд ингээд лац энийг маш гоё шийдэж өгснөөр юм. Надад айгүй таалагдсан. Тийм. За та бүхэнд өөр асуулт байна уу? Одоо нэгийн хайрцагт дотор одоо хэдэн ширхэг байд юм бол? Энэ хайрцагт одоо 6 ширхэг байдаг гэсэн хайрцагт 6 ширхэг хайрцаглагддаг байхгүй? Чацраанд S20 аль нь илүү амьд юм бол? Ерөнхийдөө бол бүтээгдэхүүний жимсний хувьд болохоор жимс болгоо өөр юм гэсэн онцлогтой байгаа. Тэрнээс шалтгаалаад яг чацарган илүү анс илүү гэсэн юм бол байхгүй хаа жимснийхээ хэрэгцээгээр л ер нь амин дэмээр баялаг гэсэн. Ер нь манай бүтээгдэхүүний хувьд бүгд л дархлаа дэмжих амин дэмээр баялаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ер нь хэрэглээндээ тохируулж одоо хэрэглэн шүү дээ тийм хүн хэрэглээндээ тохируулаад хэрэглэн гэсэн. Тийм болохоор савлагыг янз янзаар шийдэж өгсөн байхгүй юу? Тэгээд энэс гадна өөр бас нэг савлагаатай бас байдаг шүү дээ. Ингээ том энэ шүү дээ. Том савлагаатай. Энийг би нөгөө нэг аягүй хэрэглэдэг байхгүй юу? Дархлаагаа дэмжин сайн ингээд. Тэгээд энийг би болохоор нөгөө нэг яг гадаадаас импортлож оруулж ирээд тэгээд ингээ Монголдо зардсан болов гэсэн чинь үгүй юм байлээ. Би сая л ингээд Эден компани гэдэг байд юм байна. Энтергээ мэдээ судалсан л да. Тэгээ Монголда үйлдвэрдэг гэхэлэр айгүй надад ингэ таалагдаад байгаа байхгүй юу? Тийм. Манай энэ бүтээгдэхүүний савлагын хувьд болохоор ингээ 2 литртэй шүүс байхгүй. Энийг бол одоо 4-5 дахин усан чингэлээд өдөртмийн хэрэглээндээ гэр бүлийн хэрэглээндээ хэрэглээд тавьчихдаг. Савлагын хувьд бол ингээ жоохон арвин савлагаатай. Энэ хоёрын хооронд дахиад 450 мг-тай шилтэй бас байгаа. Тэр нь бас байгаа. Энэ бүтээгдэхүүний хувьд болохоор энэ бүтээгдэхүүн ямар ч тийм Монгол орондоо ингээд Эден гэдэг компанид үйлдвэрлэдэг гэдгийг ингээд нүдэрээ хараад ингээ болохоор айгу гоё байгаа. Яг яаж үйлдвэрлэдэг юм бэ гэсэн бүх дамжлагуудыг хараад явж байгаа болохоор айгу гоё байгаа. Тийм. Одоо ер нь Монголын бүтээгдэхүүний хувьд бол манайхаас ерөнхийдөө импортоор экспортоор авж байгаа юм ерөөсөй байхгүй. Энэ манайх энэ саваа хүртэл өөрсдөө манай Эден компанид үйлдвэрлэдэг байхгүй юу? Тийм. Надад энэ айгу таалагдаад байгаа. Тэгээд Монголын нөхцөлд одоо ийм Монголд үйлдвэрлэж байгаа ер нь бол ийм бэлэн бүтээгдэхүүн те одоо ингээд дархлаа дэмжих чацарганы шүүс гэж байна, ансны шүүс гэж байна. Ийм их юм айгу цөөхөн байдаг шүү дээ Монгол. Тэгээд одоо эдгээр чинь Монголын нөхцөлд утаа их байна, ханиа том их байна. Тэгээд тийм үед хэрэглүүл айгу тааламжтай юм шиг санагдлаа. Тийм манайх болохоор энэ бүтээгдэхүүний хувьд болохоор одоо Монгол орныхоо хөрсөнд ургаж байгаа байгалийн эрдэсээр баялаг жимсээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэрэглэгчийнхээ болон та хэдийн ингээд дархлааг дэмжиж ажиллаж байгаа бас та ба. Ерөнхийдөө энэ шүүс үйлдвэрлэх Монголын хувьд бол манай компаниас өөр том компани байхгүй. Үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгч нь
За манай хүүхдүүд мэдээлэл авч чадсан уу? Чадсан. Мэдээлэл өгсөн, танилцуулсан ламаа ихчтэй бас баярлалаа. За баярлалаа. Манай бүдүүрээ танилцсан та бүхэндээ баярлалаа. За манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг бол хөгжилтэй акшн байгаа. Хөгжилтэй акшнаараа уулзцгаая. Бүтээгчдийн ертөнцийн маань хөгжилтэй акшн эхлэхэд бэлэн боллоо. Хөгжилтэй акшнгаараа бид нар даарс шидэж тоглох болно. Тоглоомын дүрм нь болохоор хүүхэд тус бол 2 даарс шиднэ гэсэн үг. Онсон бүтээгдэхүүнээ сонгоод авах болно. За, энэс эхлэх үү? Надаас. За, чамаас эхлэе. За мэ. Чи ер нь юу авъя гэж бодож байна? Би Эден гав. Эден авъя гэж бодож байна уу? Оо, жигмит тогмод. Оо, бэбигүүдийг авчлаа штэ. Баяр хүргэе. За манай асралт маань жигмит тогмодыг сонглоо шүү дээ, тий? Онлоо шүү дээ. Тэнгүүд жигмит тогмод гэдэг дуу мэдгүй танад. Мэдгүй юу? Манай асралт мэдгүй. Мэдгүй юм уу? Сонсож байгаагүй өөр дөр. Сонсог. За тэгвэл дараа нь сураарай заа юу. За тэгээд ингээд жигмит тогмодын ингээд 2 төрөл байгаа. Чи энэ алийг сонгох юм? Баруун тал. Энэ үү? За мэ. За. Бэбигүүдийг сонгосон байлээ тий? Сонсон байлээ. Тэгээд бэбигүүдээс айгүй олон төрөл байгаа. Чи ер нь алийг авъя гэж бодож байна? Тэр манго. Манготэг. Энэ улбар шар уу? Аха. За мэ. Баярлаа. За. Амтлаг гүзээлцгэн эрхэмсэг манго, чаминчин ганц, тэжээлэг гадал жимстэй 4 төрлийн сонголттой бэбигүүдийн жимсийн угш. Бэбигүүдийг сонгож эрүүлээр үсэ. За асралт маань айгүй гой бүтээгдэхүүн аваа явлаа шүү дээ тий? Тэгээд яг хоо эдэнгээ авч чадсангүй гэхдээ явах үед дараагуудаа бас авах байлгүй дээ. Тэгээд би бас бэбигүүдийн мүүдийг амаар л хийсэн. За яг хоо. За тэгээд дараагийн хүүхдтэй дарц авъя. За. Чи ер нь юу авъя гэж бодож байна? Би бэбигүүд яваа гэж бодчих. Аа за. За амжилт. Е. За яа зүгээр маа дэмжээд өгөөрэй. Мундаг шийдэж штий. За би энэ урвыг бодоод нэг бүтээгдэхүүн бэбигүүдийн өгье заяа. За тэгээд ер нь алийг сонгоё гэж бодоод байна. Манготэг тэрийг улбар шаруу. Зя. За мэ. Дараагийн удаа гоё шийдэл заяа. За дараагийн хүүхэд. Тааш уг мундаг шийддэг харагдаад ах юм. За манай хүүхдийн нэр нь хэм бэлээ? Намайг Анир гэдэг. Инэр? Анир. Аа за. Манай Анир юу авъя гэж бодож байна? Ер нь юу ч авсан. Юу ч авсан яах вэ? За. Юу ч авсан яах вэ? Яа, за бас бэбигүүдий. Яна манай бэбигүүдий дуслагдах. За бэбигүүдээс аягүй олон төрөл бас байгаа. Тэгээд дуусах болоогүй байна. Ямар төрлийн аммаар байна? Тэр гүзээлцгэн. Гүзээлцгэн. Энэ үү? Аха. Энэ үү? Энэ гүзээлцгэн тийм шүү, тий? За. Баярлалаа. За зүгээр. За дараагийн хүүхэд. Кингэлээ? Цэлмүү. За цэлмүү алийг аммаар байна. Би бэбигүүдийг. Би бас бэбигүүдийг. Яана. Энэ тэр жигмэд тогмод монгонд бас хөөрхий бас аммаар л авагдмаар л байгаа л үү, тий? Йоо, Ийд. Йоо! Зя баяр үргээ. Манайха баяр үргээ алга ташаад өгөөч. За, манай Едэнгийн ах эгч нар маань бас айгүй гоё өтгөрүүлсэн шүүс бидэрт ингээ бэлдэж өгсөн, бүтээгдэхүүн гаргасан байгаа. Тэгээ айгүй олон төрлөөд байна шүү дээ. Тэгээ Украинууд, анис, нэрс гээд ийм төрлөөд байна. Тэгээ алийг сонгоно? Анистайг нь сонгох. За. Тэгээд бас жигмэд тогмодын маань ингээд 2 төрөл нь байгаа. Алийг сонгох? Тортыг. За. За. За мундаг шидэж шүү манайхан нэрийг. Алга ташаарай. Хэмжээрэй. За дараагийн хүүхд нь юм билээ. За мэ. Нэр нь юм билээ? Уран төгс. Үгүй ээ. За. Юу авах гэж бодож байна? Мэдхгүй. За.
Юу авах нь хэдүүл харцгаая. За зүгээр. Яа. Бас ээдэн авлаа тий. За ийм олон төрлүүдээс алийг авах уу? Охтууд чи ягаан мөнгөнд лортой байдаг та. Одоо тэнхээ авч юу? Цэхрээ авах юм уу? За мэ. За дараагийн хөхт нүрээ дээрээ. За юу авъя гэж бодож байна? Ээдэн. Хоёр даарц байгаа шүү дээ. Хоёр юм төлөөс авах шүү дээ. Тэгэхээр ээдэн бас өөр. Бэбигүүд юу? Манай бэбигүүдийн таглаанд бас тоглоом болдог байгаа. Цуглуулад бас дараа нь авал дээ. Дүүн мүүтэй бол манайхан дүүтэй юу? Тэгээ дүүн бас тоглоом сонирхоод гой дүүдийн юм таглаагаар нь гой тоглоом хийж өгöd бас болно шүү. Тэгээд энэ улаан дээр нь оноод бид тэр тоглоомыг шууд өглөө. За. Зүгээр. Яа. Юуг сонгосонгүй. За яг хоо бэбигүүдийг нүгөө. За энэ нохоштой чангаанц луунтаг. За. Нэр нь юм блэ? Цэлмүү. За. Юу авъя гэж бодоод байна юм? Бэбигүүдийг л харагдаа. Бэбигүүдийг л амаар байна. За. Вау. Ёо! Сайн юм бэ нэр. Ёо, таны чинь бүр атгий биш үү? Ээдэн. За. 6 төрлийн юм ээдэнгүүд одоо нөгөө нэг устай хойж өвтгөрүүлсэн шүүс байгаа. Тэгээд алийг сонгомоор байна. Нэрстэйгс нах уу. За. Тэнгүүтээ бэбигүүдийг бас авсан шүү дээ, тий? Тэгэхээр бэбигүүдийнхээ аль төрлийн сонгомоор байна бас. За, тортог нь. Тортог л. Цэвэр. За. Кар систем мундаг юм байна. За манай дараагийн хөхт гараад ирээ. За манай залуу юу амаар вэ? Ээдэн. За. Өөр. Good boy. Энд good boy юу нөө? Baby good юу нөө? Baby good. Энэ хүүхдүүд маань энэ baby good-ийг их сонирхоод байгаа юм шиг үлээ. Воо. Сайн биш тий. Яа. За манайхаа дэмжээд өгөөрэй. Ер нь өмнө нь даарц тоглож ирсэн үү? Үгүй юу. Анх удаага юу? За. За baby good-ий манай шинэ ингээд Eden компани маань шинэ бүтээгдэхүүн байгаа. Тэгээ хүүхдүүд аягүй их сонирхоод ах шиг байна. Аль төрлийн намаар байна? Гүзээлцэх юм. За. Юу авъя гэж өөрөд нь бодож байна? Baby good-ээс Eden. За. За амжилт хүсье. Ёо, жигмэд тогмод. Ёо, за яах вэ? Зүгээр. Манайхаа жигмэд тогмодын тэр дуу мэдэхгүй юу та нар бүгдээрээ? Та мэдгүй. Та тэгвэл дуулаад үзүүлж шүү дээ. Мэдгүй байна. Мэднэгээ үстэй. Хамт болгоо. За. За жигмэд тогмодын маань ингээд хоёр төрөл байгаа. Чи алийг намаар байна? Чангаанцтай гэх юм. Улаан авах уу? За нөө. За манай Eden компани маань бас жигмэд тогмод гэдэг нэртэй бүтээгдэхүүн байдаг. Тэгээд дотор хоёр төрөлтэй байдаг байгаа. Чангаанц, гүзээлзгэн гэсэн нэртэй ер нь бариан гэсэн үг. Тэгээд том савалгаатай, жижиг савалгаатай гэсэн бас хоёр төрөл байдаг шүү. За тэгээ манай залуу бас юу авахыг хүсэж яамаар байна, Baby good юм. Eden хоёр юу? За. За хэдүүл харцгаая. Ёо! За хар дээр яа байсангүй. За манай Eden компани гаргадаг хүүхдэд зориулсан Baby good-ийн ухш маань дотроо 7 төрөлтэй байдаг. Тэгээд бүх төрөл нь луунтай. Гэхдээ луунгаас гадна өөр жимсэн 7 төрөл байдаг гэсэн үг. Тэгээд нэмэлт сахаргүй, хугацаа уртсагчгүй, элдв янзын өнгө амд үнэр оруулагчгүй, ямар нэгэн сүм бүтээгдэхүүн хэрэглэгдээгүй, ер нь цэвэр ариун байглаасаа эко тийм бүтээгдэхүүн байгаа. Ер нь хүүхэд хэрэглүүл илүү тохиромжтой байдаг. За би чамд луун, бөөрөлцгөн хүрэн манжинтай бүтээгдэхүүн өгье. За. За манай дараагийн хүүхэд гараад ирээ. За мэ. Тэгээ юу авъя гэж бодож байна? Ер нь бол 2 baby good-ийг авчиг гэж бодож байна. 2 baby good-ийг. За хэдүүл харъя.
Йоо. Яг хитэ дааж байсангүй. За нэг боломж байгаа шүү. Ее. За яах вэ зүгээр. За зүгээр битгий гониглаарай. Eden компани маань ах эгч нар дархлаагаа дэмжээрэй гэд өхрийн нүдтэй төрүүлсэн шүүсийг ингээд бэлгэлж байна. За. За манай дараагийн гүрээ. Хин гэдэг вэ? Хишиг бүрэн. За. За юу авъя гэж бодож байна? Жигмэд тогмод эсвэл Eden. За, жигмэд тогмод Eden. За амжилт хүсье. За. Оо, зүгээр. Яа. Бэби гүдэ онтоо. Жигмэд тогмод авъя гэсэн анхны бараг хүн болох шиг л боллоо. Тэгээд жигмэд тогмодын нэг дуу дуулж өгөөч төхөө. Жигмэд тогмод хоёр жимсэн хамт явжээ. Уулын модонд очоод уралдаж түүхээр болжээ. За. За ястаа мондог би ингээ чам жигмэд тогмодыг ингээ хоёулаа ингээ нүгий заяа. Чангаанцтай шүү. За. Амтлаг гүзээлцэг нь эрхэмсэг манго, чаминчэн ганц, тэжээлэг гадал жимстэй 4 төрлийн сонготтой Baby Goody жимсийн угш. Baby Goody сонгож эрүүлээ рүсээ. За. За би чиний авах байгаа бүтээгдэхүүний чинь таа заяа. За. Baby Goody юм уу Eden байгаа. За. Зөө. За. За юу авах нүдэл хаарцгаа амжилт. Амжилт хүсээрэй. Жигмэд тогмод. Яа, за зүгээр. За охин маань жигмэд тогмодыг сонголоо. Онлоо. За тэгээд ямар төрлийн намаар вэ? Гүзээлцэг лэг. За. За зүгээр. За мэ. Юу авъя гэж бодож байна юу? Ерөн Baby Goody юм Eden хоёрын. За. За манайхан алга ташаад өгөөрэй. Йоо, Baby Goody авчлаа штэ. За чи яг хийсэндээ л авлаа те Baby Goody-га. Тэгээд хүүхд болгоо ер нь бол Baby Goody-г авъя гэж ер нь бол ингэ хэлж штэ те. Тэгээд чи бас найзуудтай гоё 3 мөрч шүлэг Baby Goody-г оролцуулсан тийм 3 шүлэг хэлээд өгөөч төхөө. Бид бүхэн баяр баясгалан авчирхаар ирсэн хүүхэд бүрийн хүслийн Baby Goody. За ингэ Baby Goody гэж. Амтлаг гүзээлцэг нь эрхэмсэг манго, чаминчэн ганц, тэжээлэг гадал жимстэй 4 төрлийн сонготтой Baby Goody жимсийн угш. Baby Goody сонгож эрүүлээ рүсээ. За, манай жигмэд юу авмаар байна? Тэр бүгдийг авах гэж байна л та. За. Аль боломжит бүгдийг авмаар байгаа юм шүү дээ, тэ? Зя амжилт хүсье. Яа, за байсангүй. Ее! За яг зүгээр манай зогсож байгаарай. Зүгээр заяа. Юу ч оноогүй ч гэсэн би чамд гоо бэлгтэй. За би чамд ансиг өгж байна. Ингээд дархлаагаа дэмжээрэй гэд ингээд чамд өгж байгаа шүү заяа. За ингээд хөвчтэй агшин маань хүүхд болгон ингээд шидээд дууслаа. Өөрөөсөнд нь таалагдсан байх гэж найдаж байна. Мэргэжил ба мөрөөдөл болон маань ингээд эхэлж байна. Тэгээд Eden компани маань хоёр ихч болох хүнсний технологич, лам дулам ихч маань байна. Чанар шалгагч, оюун чимийн ихч маань ирсэн байна. За тэгээд хоёр ихч маань болохоор мэргэжлийнхаа талаар бидэнд танилцуулж өгөх байгаа. За өнөөдөр манай үйлдвэртэй танилцсан хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. За хүнсний технологич мэргэжлэр одоо энэ компанид ажиллаад 3 дахь жилдээ ажиллаж байна. За хүнс үйлдвэрлэж байгаа компани хамгийн гол зүйл бол одоо хүнсний технологичийн үүрэг байдаг. За хүний шууд ууж идж байгаа зүйлийг хийж байгаа, түүний жоор орц бүх зүйлийг барьж ажилтдаг болохоор маш хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг. Манай компани болохоор байгалийн хөрсөнд ургасан цэвэр жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ бүр даваа талтай. За тэгээд өнөөдөр болохоор манай үйлдвэрлэлээр яваад одоо яаж бүтээгдэхүүн үйлдвэрлээд ямар дамжлагаар яаж гараад одоо ямар амт онцлогтой юм бэ, чанартай юм бэ гэдгийг та бүхэн бол мэдсэн ба. За тэгээд ерөнхийдөө энэ бүх бүтээгдэхүүн өөр гэсэн жоор орцтой түүний дагуу үйлдвэрлэгддэг. Болохоор та хэдий сонирхолтой байсан баг. Тэгээд энэ бүтээгдэхүүний талаар ч юм уу мэргэжлийн талаар илүү дэлгэрэнгүй асуулт байвал та хэд асууж болно шүү за.
Хүнсний технологич болохын тулд ямар хичээл дээр илүү анхаарах хэрэгтэй? За хүнсний технологич мэрэгжлийг эзэмшихийн тулд одоо байгалийн ухааны чиглэлийн хичээлүүдийг төлөхөө илүү судалж ижил технологич болно. Та яагаад энэ мэрэгжлийг сонгосон бэ? Хүнсний технологич гэдэг бол одоо хүнсийг бол ямар нэгэн байдлаар хэрэгжилж байгаа. Тэгээд тэр бүтээгдэхүүнийхээ жор орц одоо хэрэгжилж болохгүй зүйлийг илүү мэддэг, илүү судалдаг болохоор энэ мэрэгжлийг сонгосон. Чанар шалгагч нь болохоор түүхий бүтээгдэхүүнээ эхлээд шинжилгээ хяналт шалгалт хийгээ мэдрэхүй хэрэгтнээрээ үзээд түүнээ болохоор бэлэн бүтээгдэхүүн болох явцад одоо өхөө гэдгийг нь одоо чанар шалгагч нь хариуцна. Чанар шалгагч нь түүнээ хийсний дараа шаттай амжилга бүгдээр нь хяналт тавина. Чанилга дээр нь болохоор хэдэн градуст одоо чанилга явж гэдгийг явна. Тэгэнгүүтээ бэлэн бүтээгдэхүүн савлах хугацаа температур нь болохоор хэдэн градус одоо градусаас одоо байх градусаас доошо байх юм бол түүнийг одоо буцаад чанилганд өгөх гээд бүх чадтай амжилга дээр нь хяналт тавиад ажилладаг. Одоо түүхий бүтээгдэхүүнээ болохоор жимс болон туслах материалуудаа болохоор бас нэг нэгдүгээр шалгаж авдаг. Тэгэхээр хэрэглэгчдэд болохоор чанартай шаардлагасан шинжээчийн шинжилгээний үндсэн дээрээс чанартай үнсийг худалдааны гаргаад тэгээд хэрэглэгчдийн гомдлгүй байх үүрэгтэй ажилладаг. Чанар шалгагч мэрэгжил сургуулиудаа хэрэг байдیں۔ Чанар шалгагч мэрэгжил энэ нь болохоор хүнсний аюулгүй байдал гэсэн энтгцээр явдаг. Энэ нь болохоор шүтээс болон хөдөө аж ахуйн их сургууль гэсэн хоёр сургууль бэлтгэн гаргадаг. Би болохоор хөдөө аж ахуйн их сургуулийг энэ жил төгссөн. Хүүхэд биднэрт өөрсдийнхөө мэрэгжлийн талаар мэдээлэл өгсөн хоёр эгчтэй маш их баярлалаа. Амтлаг гүзээлцэг нь эрхэмсэг манго, чамин ганц, тэжээлэг гадал жимстэй 4 төрлийн сонголттой Baby Goody жимсийн угш. Baby Goody-г сонгож эрүүлээ үсэ. За өнөөдөр Эдэн үлдэртээ ирж танилцлаа. Маш гоё том үлдэр байд юм байна. За тэгээд өнөөдрийг их тогтолтой ирсэн болооч түрүү өнөөдрийг маш гоё өнгөрөөж чадлаа. Тэгээд хүнсний технологич гэдэг мэргэжлийг жоохон ч болов мэдэж авлаа. Тэгээд ах эгч нартай баярлаа. Эрүүл аюулгүй орчин чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бидний гарт хүргэж өгдөг ах эгч нартай маш их баярлаа. Эдэн компани бүтээгдэхүүнүүд нь цэвэр, органик, байгалийн гаралтай, ямар ч илүүдэл химийн найрлаггүй, амт өнөр оруулагчгүй гэдэг нь маш их таалагдлаа. Би анх ирэхээс өмнө олон төрлийн жимсгэн үнэрсэн маш гоё газар байгаа ах та гэж бодсон. Харин яг миний төсөөлж байсан шиг газар байлаа. Би Эдэнгийн эко бүтээгдэхүүнээс гадна мэрэгжил сонголт нь маш чухал гэдгийг ойлгож авлаа. Би өнөөдөр үеийнхаа найзтайгаа маш бүтээл сонирхолтой өдрийг өнгөрүүллээ. Эх орныхоо хөрсөнд жимсгэн тариалж бүтээгдэхүүн гаргадаг Эдэн компаниас бүтээгчдийн ертөнц нэвтрүүлэг маань хүрлээ. Дашрамт хэлэхэд Эдэн компани маань Амтлаг гэдэг брэнд гаргадаг. Амтлаг брэнд нь 2025 онд ард түмний хүнс гэсэн нэртэй эрхэм үндэд шагналыг авсан байгаа. Энийг хэлэхэд маш таатай байна. Ингээд бүтээгчдийн ертөнц нэвтрүүлгийн дараагийн дугаараар хэдүүлээ дахин уулзцаая. Баяртай.